Бурхан өвчний тархалт одоо нэмэгдэж бас эрсдэл бий болж байгаа талаар эрүүл мэндийн салбарынхан сануулж байна. За эрүүл мэндийн яамны мэдээлэлээс үзвэл одоо улсын хэмжээнд бол Улаанбурхан өвчний 8610 тохиолдол бүртгэгдсэн байна. За 7 хүүхэд эндсэн гэсэн мэдээлэлтэй байгаа. За нийт тохиолдлын одоо 70 гаруй хувь нь бол өмнө вакцинд одоо хамрагдаагүй байсан гэдэг тухай хөндөж байна. За тэгээс 15 насныханд одоо нөхөн дархлаажуулалт хийж байгаа боловч улсын хэмжээнд дөнгөж 26% байна гэж эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэн. За улсын онцгой комисс өнөөдөр одоо хуралдаж нөхцөл байдалтай холбогдох асуудлуудыг хөндөж ярилцаж зарим шийдвэрийг гаргаад байна. За сургууль цэцэрлэг эхлэхээс өмнө бас нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулалттай холбогдох асуудлыг хүндсэн байна. За ерөнхий сайд Занданшдаар одоо комиссийн хуралдаанд оролцож бас байр суурь илэрхийлээд байна. За өрчлөн сэргийлж болох өвчнөр одоо хүүхэд эндж байгаа нь бас хариуцлагатай холбоотой юм а гэдэг тухайн асуудлыг ярьсан. За вакцинжуулалтын эсрэг зохион байгуулалттайгаар худалдан ташаа мэдээллийг бас олон нийтэд зарим хүмүүс тараасан байна. За энэ одоо тухайн этгээдүүдийг олж илрүүлэх ёстой, хариуцлага тооцох ёстой гэдэг үүднээс засгийн газрын тэргүү хандж байна. За одоо ерөнхий сайд Занданшдаар болон Шадар сайд Амар сайхан нарыг яриаг хүргэе. За энэ дархлаажуулалт буурсан нэг шалтгаан бол ковид үед вакцины эсрэг маш их худал үнэн сурчлагаа явсан. Одоо хүмүүсийн вакцинд идэх итгэл суларсан нь энэ Улаанбурхан өвчний бүрэн дартсан гэж эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд тооцогдож ирсэн Монгол улсад дахиад юм дархлаад идэж байгаа бас зарим талаар холбоотой гэж үзнэ. За Тарнуул ерхий газрын дараа улсын онцгой комиссийн гишүүн Хашууч генерал Одонбаатар, Цагдаагийн ерхий газрын дараа улсын онцгой комиссийн гишүүн бригадын генерал Зөвхөлд нар үндэсний товлол дархлаажуулалт вакцинжуулалтын талаар олон нийтэд зориудаар хуурамч мэдээлэл түгээж энэ явуулж байгаа компанид ажлын эсрэг хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал сөргөнлөө зүйлж байгаа этгээдүүдийг олж тогтоож холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож ажиллана. Энэ дархлаажуулалтыг эрчимтэй хийж байж бид энэ намрын эрсдлүүдээс үржин сэргийлнэ, хавсарсан өвчнөөс үржин сэргийлнэ. Эрүүл мэндийн яам нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй байгаа. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн яам манай улсад нийгмийн эрүүл мэндийн төвөд үржин сэргийлэх маш том тогтолцоо бий. Эрүүл мэндийн яамны харьяа. Тэгэхээр энэ тогтолцоо энэ нийгмийн эрүүл мэндийн яам өрхөн эрүүл мэндийн газруудаа идэвхжүүлж энэ дархлаажуулалтанд хамрагдалтаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Дархлаажуулалтыг эрчимжүүлж байж бид үржин сэргийлэх ажил үр дүнтэй болно. За улсын онцгой комиссийн мэдээлэлээс үзвэл манай улсын хувьд Улаанбурханы одоо эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж байсан. 1989 оноос эхлээд дархлаажуулалтыг хийж эхэлсэн байна. За ер нь бол 2015-аас 2016 онд одоо Улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас 130 гаруй одоо хүн нас орж байсан тохиолдол гарсан. За тухайн одоо эндсэн иргэдийн 90 гаруй хувь нь тэгээс нэг хүртэл насны хүүхдүүд байсан гэж одоо мэдээлэл дурдсан байна. За хөтөлбөрөө зочны ярилцлагаар үргэлжлүүлье. Ярилцлагад эрүүл мэндийн сайд Чимбэрэн оролцож байна. Ер нь одоо Улаанбурхан өвчний дэгдэлт өмнө одоо ямар төвшөнд байсан гэж үзэж байна. За энэ жилийн хувьд бол одоо эрс өндөр үзүүлэлттэй болоод байна гэсэн үг үү? За өнгөрсөн та сайд урдлаа 2015-аас 16 оны дэгдэлт бидэнд маш том сургамж болсон. Энэ үеэр бид одоо 130 гаруй одоо хүмүүсийг энд алдсан. За тэгэхэд одоо коронавирусын үед бид чи одоо маш олон хүн өвчлөөд тэгээд эндэгдэл бол одоо 1000-д 2 тохиолдож байсан бол одоо энэ Улаанбурханы өвчлөл бол 101 гэсэн юм тоо байхгүй халдвар авсан. Тэгэхээр энэ тийм ноцтой аюултай ийм тохиолдол байна. За өнгөрсөн 7 хоногийн байдлыг аваад үзэхэд бол ерөөс өнгөрсөн 7 хоногт бид 1671 шин тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн 7 хоногт 1670. Тэгээ энэ бол өмнөх 7 хоногийг бодох юм бол 441 тоогоор их байна. За ингээд байна гэдэг маань энэ өвчлөл ерөөсө буурахгүй байна. Халдварын хавтал ерөөсө тасрахгүй байна. Ер нь бол энэ Улаанбурханы хавтал агаар туслаар халддаг. Ингээд одоо 10 хүн байлаа гэхэд нэг нь өвчтэй байх юм бол 9 шууд халдвар авна л гэсэн үг. Маш их одоо хурдан дарахдаг ийм өвч. Тийм учраас одоо бид түрүүн онцгой байдлын хурал дээр ерөнхий сайд бас хэлсэн. Урьдчилан сэргийж болж чадж байгаа зүйлийг хамгаалж чадахгүй байх юм бол ямар хэцүү зүйл болно гэдгийг бидэнд 2015-16 оны сургамж өгсөн. Тийм учраас л одоо яаралтай наадмын энэ олон одоо цугларалт баяр ёслолын үеэр энэ өвчлөлийн одоо дэгдэлтийг тархахаар сэргийж нөхөн одоо дархлаажуулалтыг бүр 100% төрөх гэсэн үүрэг өгсөн байгаа. За үүний дараагаас сургууль халдвар одоо альч насныханд бас тархах өндөр эрсдэлтэй юу? Өө тийм ч бүх насны хүн өвдөх эрсдэлтэй. Түрүүн та хэллээ шүү дээ. Нийт өвдсөн хүмүүсийн 71% нь
вакцингүй байна. Дархлаажуулалт хийгдэггүй байна. Тэгэхээр өсөө дархлаажуулалт хийгдэггүй хүмүүс өвдөх эрсдэл. За тэр дотроо нөгөө нэг нас хүрээгүй байгаа хүүхдүүд хүндрээд байгаа байхгүй. Тийм учраас асар аюултай. Бид зүгээр нэг өвдөө тархаагаад ингэ яваад байгаа биш. Шинээр төрсэн вакцин хийлгэж амжаагүй байгаа хүүхдүүд маань эндэх эрсдэлтэй байгаа учраас эцэг эхчүүд онцгой анхаарал тавьж энэ вакцины буруу мэдээллээс ялангуяа энэ буруу мэдээлэл антивакцин ярьж байгаа улсуудад итгэлгүйгээр шинжилгээ ухаанд эрүүл мэндийн салбарчин энэ та хэллээ шүү дээ одоо 70-70 оноос ингээ вакцин хийгээд эхэлж гисэн их том туршлага бүрдүүлж гисэн ийм байхад бид одоо тис хөндлөлийн яриад яах вэ? Ер нь вакцины хүрэлцээ байна. За ямар ч байсан наадмаас өмнө бид нөхөн вакцинжуулалтад орох шаардлагатай 260 гаруй мянган хүүхдүүд байгаа. За тэр дотроо их өвдөж байгаа улсууд нь 10-аас 15 насны хүүхдүүд. За мөн одоо их өвдөж байгаа хүүхдүүд нь 0-оос 1 настай хүүхдүүд. Тэгэхээр эндээ зориулсан вакцина ямар ч хангалттай байгаа. Нэмж худалдаа авалт хийгээд сургууль эхлэхээс өмнө нөгөө 10-аас 15 настай хүүхдүүдэд гүйцэж вакцинжуулалтанд хамруулна. Вакцинд хамруулах ажлыг ямар хүрээнд зохион байгуулна гэсэн үг үү? Ер нь хүүхдүүдийг бас бүрэн хамруулах боломж зохион байгуулалтын хувьд байна уу? Байлгүй яг өнгөрсөн одоо энэ хугацаанд бол бас дажгүй эхлээд хийгээд яваад байгаа. Жишээлбэл голомтыг хомих гэж яриад байгаа. Нөгөө нэг халдвартай хүнтэй нэг ангид байсан юм уу, нэг гэрт амьдарч байгаа тэр хүмүүсүүдийг голомтыг одоо хомих зорилгоор вакцинжуулалт хийдэг байхгүй. За голомтыг хомих вакцинжуулалтын явц бол нэг 60-70% таа, зарим газар бүр 100% тааж одоо аймагуд байж байна. Ердөө одоо бид өнгөрсөн 7 хоногт Баян Үйлгийн аймаг халдваргүй байсан шүү дээ. Одоо Монгол улс даяараа Улаанбаатар бүртгэгдээгүй нэг ч аймаг байхгүй. За ингээ аймаг болгонд л одоо тэр шинээр гарсан халдвар дагаад цуг байсан улсуудыг л одоо голомтыг хомих вакцинжуулалт явж байгаа. Энэ бол одоо бас хангалттай хэмжээнд бол хүрээгүй. Тийм учраас бид одоо хувийн өндөр болгож ердөө л одоо зуулуулт өгч чадах тусам өвчин байхгүй болно. Иргэдийн хувьд вакцинд хамрагдахын тулд хаана хандах боломж байна? Гол төвлөрсөн зөвүүд байна. За өрхийн эрүүл мэндийн төвүүдээр, сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ерөөсөө л очиж байгаа газар болгон дээр л вакцин байлгаж өөр тийш нь явуулахгүй байхыг зорж байна. Мөн одоо сая онцгой байдлаас гаргасан нэг шийдвэр бол хаалганаас хаалганд айлаар явж бүр вакцин хийх. Тэнд гарах зардлыг гаргах. Сая дөнгөж саяхан таны энэ өмнөх би мэдээг сонсчлаа. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудал ярьлаа шүү дээ. Энэ нийтийг хамарсан өвчний санхүүжилт гүйцэтгэлээр байж болохгүй байхгүй. Энэ бол одоо төрийн сангаас л төсөөсөө л хийж явах хэрэгтэй. Даатгалын сан бол даатгалын эслийг дааж байгаа болохоос олон нийтийг хамарсан өвчний үед зарцуулж болохгүй. Бид муу дуршлага бол одоо энэ ковид цар тахлын үед 360 гаруй тэрбум төгрөг зарцуулчихад одоо нөгөж чадахгүй яваад байгаа шүү дээ. Улаанбаатар өвчний эсрэг вакцины санхүүжилтийн их усврыг хаанаас бүрдүүлж байгаа гэсэн. За өнөөдөр онцгой байдал дээр ерөнхий сайд үүрэг өгөж одоо жавхлан сайд сангийн яамнаас энийг хэрэгтэй байгаа санхүүжилтийг яаралтай гаргах гэдэг үүрэг өгсөн. Тэгэхээр одоо нөөцөөсөө гарганаа. Ер нь одоо цаашдаа Улаанбаатарны өвчин жил бүр давтагдаад байхгүй байх, тархалт гараад байхгүй байх боломжийг бүрдүүлэх одоо шаардлага байна уу? Ер нь юунаас илүү их хамааралтай байна гэсэн үг. Зөвхөн вакцинжуулалтанд хамрагдсан эсгээс гадна бас өөр нөлөөлөл байна. Байна. Судалгаанууд нэлээд хийгдлээ. Тэгэхээр жил бүр энэ чинь товлолт вакцин 9 сартаа 2 настайдаа хийх ёстой. За бид одоо вакцин хийх шинэ журам гаргаад 9 сар биш 6 сар 2 нас болгосон. Энд хамрагдж байгаа хүүхдүүдийн 1-2 дугаар тунд хамрагдж байгаа хүүхдүүдийн тунг зуулуулт өгөх тусам энэ халдвараа өвдөх эрсдэл багах болно. Өнөөдөр Монгол улсад одоо хамгийн сайн хийлж байгаа үе нь бол 95% байсан. Ковид цар тахлын дараа бүр 40% болж буурчаад байгаа шүү дээ. Нөгөө хийлгээгүй 60% чинь одоо өвдөх эрсдэлтэй гэсэн үг байхгүй. Тэгээ жил болгоныг 4,000-аас одоо бүр 60 гэх юм бол энэ ч одоо бүр хэдэн зугаар болох гэдэг байгаа байхгүй, хэдэн мянгаар болох гэдэг. Энэ улсууд дахиад л өвдөд байх. Энэ хүүхдүүд дахиад л өвдөд байх эрсдэлтэй. Тийм учраас нөхөн вакциныг хийе гэдэг. За хоёр дахь чухал зүйл нь бол энэ 10-аас 15 настай хүүхдүүд илүү өвдөд байна шүү дээ. Дархлаа маань өөрөө сударч байна. 10 жилийн дараагаар дархлаа өөрөө судрах. За дээрээс нь сургууль соёлууд бид одоо нэг ангид олуулаа суух, агаар жилт муу байх, агаарын тэр чанарыг сайжруулах энэ төр гэдэг олон зүйлүүдийг бид хүндэх ёстой. Ер нь бол одоо олон жилийн өмнө дархлаажуулалт хамрагдсан хүүхдүүдийн хувьд одоо дахин вакцинжуулалт хамрагдах шаардлага бас байна гэсэн үг. Тий, байгаа учраас бид одоо 9 сарын 1 хичээлийн жил эхлэхээс өмнө нөхөн вакцин дахин одоо вакцин хийж бүүст гэж нэрлэдэг байхгүй тий. Вакцин хийхээр одоо төлөвлөөд тэрний захиалгаа хийж ямар ч байсан 9 сарын 1-ээс өмнө 10-аас 15 настай хүүхдүүдэд ерөнхийд нь баг бүгдийг хамруулах ийм том зорилго тавьж ажиллаж байна. Гадаадын бусад улс орнд ер нь Улаанбаатарны өвчний тархалтын эрсдэл байна уу? Ер нь одоо
хөрш ялангуяа улс орнуудын хувьд гэдэг юм уу за манай улс руу зөөвөрлөгдөх халдвар тархах эрсдэл байна. За Монгол улсад анх эрэхтэй энэ 2 сарын 18-нд Вьетнамаас 2 тохиол хүрээд ирсэн шүү дээ тийм ээ. Тэгээл одоо энэ чинь дарахаал одоо хянаж хумж чадахгүй л байгаад байгаа. Нийт дэлхий даяараа 165 улсад бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ тийм амар зүйл биш байгааз бид онцгой анхаарч яагаад дээрээс нь урьдчилан сэргийлж болох хэмийг хамгаалж чадахгүй байжгаад няраа хүүхдүүдэд эрсдэлд оруулмаар байна. Өчигдөр Монгол улсын ерөнхий сайд халдвар төчийн судлалын үндэсний төв дээр очлаа. Бид эрчим төвжилгээнд тэр амьсгалын аппаратаа хэвж байгаа 10 гаруй хүүхдүүдийг харлаа. Ямар өрөвдөлтөй байна вэ? Биеийн турал гарцсан, халуунтай, амьсгалж чадахгүй, хиймэл амьсгал орчихсон. Аюул шүү дээ. Тийм учраас бид энэ урьдчилан сэргийлж болох юм дээр ялангуяа одоо энэ вакцинжуулалтын эсрэг битгий худлах уурын мэдээлэл тараагач гэдэг бүр эмч хүний хувьд хичээнгүйлэн хүсэж байна. Аймаг орон нутагт бол одоо зохион байгуулалтаа яаж хангаж байна? За онцгой байдалтайгаа хамтарч байна одоо. Тэгээд өнөөдрийн бас онцгой байдлын хурал маш чухал шийдвэрүүд гаргалаа. Ерөөсөө аймаг, сум, дүүрэг бүх газруудад онцгой байдлыг дайчлаад эрүүл мэндийн салбар эрчимжсэн бэлэн байдалтай бай гэдэг үг өгсөн. Тэгээд одоо вакцинжуулалтаа л ерөөсөө яаралтай хамруулнаа л гэсэн зорилго тавьж байна. За баярлалаа. За эрүүл мэндийн байгууллагын хувьд олон нийтэд хандаж зөвлөмж гаргаад байна. За тухайн зөвлөмжөөр л одоо цаашид Улаанбаатар өвчний одоо эрсдлээс сэргийлж вакцинжуулалтад хамрагдах ёстой гэдгийг одоо голлон сануулж байгаа юм.